Нийслэлийн өрхөөд 2025 оны 10 дугаар сарын 1-ээс хагас кокссон түлш хэрэглэж эхэлсэн. За түлш борлуулалтын нэг цэгт өдөр бүр 5-аас 10 тонн түлш нийлүүлэгдэж, өрх бүрт 7 хоногт 7 шуудай түлш олгож байгаа нь иргэдийн хэрэгцээнд хүрэлцэх байна. За хотуулаа аппликейшнд түлшний үлдэгдэлтэй гэж зааж байгаач газар дээр нь очих юм бол түлш дууссан байх. За байршлын мэдээлэл тодорхойгүй байх зэрэг зөрчил илэрч байгаа юм байна. За үүний улмаас түлш авахын тулд гэрээсээ хол явах цаг хугацаа ихээр зарцуулж байгааг иргэд онцлоо. Хүртэм төрчлийн хувьд бол хүртэм муутай байгаа шүү дээ. Цэгүүд бол нь хоосон байгаа шүү дээ. Би одоо 3 цагаар ороод энэ дээрээ авч байна. За Чингэлтэй дүүргийн 7 дугаар цэгүүд дээр нөгөө юуны CV дээр нь алга байна. Цаатаа талынхан дээр нөгөө мөнгө сүлдүүлээ тэн дээр алга байна. Тэгээ хоош иргэд нэг цэг байдгийн тэн дээр алга байна. Тэгээд энэ чинээс ирээд авч байна. Даралтын 100 та хүртэм муутай байгаа. 7 шуудаа нүүрс 7 хоногтой хүрэхгүй байгаа. Нүүрсээ жоохон нэгдүгээрт нэмээч, хоёрдугаарт гэх юм бол энэ хүртээмжээ жоохон хүртээмжтэй болгооч ээ л гэж хэлэхээр байна. Тий, нүүрс хайгаа явна гэдэг чинь бас хэцүү шүү дээ. Мэдгүй буунгууд нь л авчиж байгаа шүү дээ. Би бол одоо мэдгүй. Зарим үедээ тэгэл мөнгөгүй таарна 7 хоногтой заавал 7 шуудаа нүүрсээ авна гэл. Тэгэл арай гэж л авдаг шүү дээ. Ер нь 7 хоног 7 шуудаа нүүрс гэж заагаад өчтөг. Гэтэл энэ маань яг хүртээмжтэй чадж байна үү? Хүрхгүй. Бид нар чинь тэгээд энэ тентэг хүн амтныхаа картгүй нэг нэрсээ яваа. 7 хоногт манайх бол нэг шуудаа нүүрсийг бол юу ааштай. Өдөр одоо яг эд 9 үед чинь бүр өдөрт 2 шуудаа түлээд байгаа байхгүй. Тэгэхээр чи юу чи хүрхгүй. Яг энэ түлш бол юу яаж илээ. Яг тэр эдэр 9 үед чинь бол үнэхээр жоохон илч муутай юм шиг санагдсан. Тэгсэн чинь амар хурдан шатаад дуусчихдээ юм лээ. Тавталгаа түлш компани жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Халаалтын улиралд дунджаар 2 шугам ажиллаж 600-аас 800 тонн түлш үйлдвэрлэж байна. Сар шөнийн баяраар шөнийн 1-2-нд түлш борлуулах зэгийн борлуулагчид амарсан. За энэ үеэр түлш зарагдааг байна. За өөрөөр нийлүүлэлт хангалттай байгааг түлш борлуулалтын түгээгчид хэлж байлаа. 7-7-гоороо 10-10-аараа карт хийдэл байна ирхэн тэр ирхэнд нь л. Түлш бол хангалттай. Одоо ингээл босоод ирээл одоо ингээл ягаад авдгаараа аваад карта өмшүүлээд тэгэл авдгаараа л авд ингээл одоо энэ хоёр талдаа ингээл одоо хураагдцсан ингээд байж тий. 3-нд захиалга өгөөл 4-нөөс би гарч ирсэн. Тий. Тэгээд 4-нөөс гараад одоо ингээд 4-5-наас эхлээл ингээд байнгын ингээл юу яач. Нүрстэйгэл би байж. Манайхад байнгын онгоргоод байгаа. Тийм цаатаа тийм түлш мөш ховрцсон бол байхгүй. Тийм манай хувьд яг явдаг журмаараа яг ачтгаараа л ингээл явчих тий. Хүүдний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа галлахааны улиралд гэр хорооллын айл өрхүүд ямар төрлийн түлш түлэх нь өвөлд бэлтгэх чухал асуудлын нэг байдаг. За энэ өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд хагас коксон шахмал түлшийг галлахаанда хэрэглэх болсон. Гэвч эд галлахааны үед нийслэлийн түлш борлуулах цэгүүдэд нөөц хангалтгүй байгаад иргэд бухимдалтай байлаа.